Хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргье. Мэдээцгийн сургуулийн 8 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлд дэх олон гишүүн өгүүлбэртээ угсарсан нийлбэл өгүүлбэрийн онцлогийг мэдэх юм аа. За нийлмэл өгүүлбэрүүдийн үндсэн шинж болох зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр, хөндлөнгийн оруулбар өгтөв өгүүлбэрүүдийг жишээ баримтаар багш нь харьцуулж энд тавьсан байна. За нийлмэл өгүүлбэр гэдэг нь 3 ба түүнээс дээш хэсэгтэй байвал ерөнхий шинжээр нь олон гишүүний төвтэй өгүүлбэр гэж үздэг те. За энэ тохиолдол дээр дурдсан 4 төрлийн нийлмэл өгүүлбэрүүд одоо янз янзын байрлал холбоотойгоор хосуулж холимог дэлгэрэнгүй бүтцийг бол үүсгдэг. За эндээс олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холиг нийлмэл өгүүлбэр зэрэг завсрын шинжтэй нийлмэл өгүүлбэрүүд бол үүсдэг. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц бол дараах одоо шинжтэй байна. За тэгэхээр гол өгүүлбэр бол захирсан өгүүлбэр байдаг бол гишүүн өгүүлбэр бол захирагдсан өгүүлбэрүүд байдаг байна. Өгүүлбэрт нэг гол гишүүн хид гишүүн өгүүлбэрүүд бол байдаг тийм. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийн багш нь энэ 4 онцлогийг жишээ өгүүлбэртэй тайлбартай хүргэж байна. Та бүхэн дэвтэртээ тэмдэглэж аваад мэдлэлийг онлоод нэмэгдүүлээрэй. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэрийг холимог нийлмэл өгүүлбэртэй харьцуулсан ялгааг багш нь мөн тайлбарласан байна. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр ба холимог нийлмэл өгүүлбэр нь хоёулаа олон бүрэлдэхүүн хэсэгтэй боловч холбогдох арга болон бүтэц нь бол өөр байдаг байна. Энэ хоёрын гол ялгааг товчхондоо хэлбэл олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр нь бүх дид өгүүлбэрийн зөвхөн нэг гол өгүүлбэрт бол захирагддаг бол холимог нийлмэл өгүүлбэр нь захирагдах холбооноос гадна зэрэгц холбогдсон бас байдаг байна. За олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр хоёрын бүтэц холбогдох арга гол санааг багшнаас схемээр үзүүлсэн байна тийм ээ. За тэгэхээр олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр, холимог нийлмэл өгүүлбэр хоёрын одоо жишээг тайлбараар багшнаас хүргэсэн байгаа. За анхаарал хандуулсан та бүхэндээ